За бүгдэнд нь орой минь, амралтын өдрийн минь. Дуу хэр сонсогч байна? Дуу гайгүй сонсогч байна уу? Би нөгөө өмнөх лайв дээр микрофоноо сонгохоо мартаад майкгүй ярьсан дуу жоохон сул байсан. Энэ удаа ямар байна? Гайгүй сонсогч байна уу? Хэр сонсогч байна? За өнөөдрийн лайваар энэ сэдвээр ярина. Нөгөө талд энэ IELTS. За IELTS сонирхож байгаа хүмүүс IELTS ер нь ирээдүйд өгөх төлөвлөгөөтэй байгаа бүх хүмүүст зориулагдсан. За түүнээс гадна англи хэлний чадвараа муу агсан шитэнд яаж авчих вэ те? Тийм одоо зорилготой ямар ч хүнд хэрэг болох ийм одоо богино зөвлөгөө болох байх гэж бодож байна. За тэгээ маргааш 22-нд биш нөгөө талд энэ хоёрыг солилцоод тах юм. December 22nd маргааш 12 сарын 22-нд 8 цагт Монголын цагаар те оройн 8 цагт IELTS-ийн манай 1 сарын одоо сургалт эхэлнэ. За энэ сургалтын талаар бас товч танилцуулгыг хүргэх юм. За ерөнхийдөө бол IELTS-ийн шалгалтыг яаж өгөх вэ? Бид нар ер нь хэр үр дүнтэй сурдаг вэ те? Яаж цагаа хамгийн үр бүтээлтэй ашиглаж IELTS-ийн шалгалтанд хамгийн богино хугацаанд бэлтэж өндөр үр дүнд хүрэх вэ гэдэг агуулгыг ярих юм. За дуу ямар сонсогч байна? Дуу гайгүй байна уу? Заавал ингээд та нар дууга аудиогоо чангалахгүйгээр гайгүй сонсогч байна уу? Хэрвээ гайгүй сонсогч байгаа бол за би энийг чанга дээр нь тавьчих. Микрофон гайгүй байна гэсэн үг те. За дуу хэр сонсогч байна? За та нар ойрын хугацаанд IELTS өгөх, IELTS-ийн шалгалт өгөх тийм төлөвлөгөөтэй байна уу? За шалгалт нь бэлтгэхэд юуны түрүүнд мэдээж яаж бэлдвэл хамгийн үр дүнтэй вэ гэж бодож суудгүй. Шууд тестээр ажиллаж эхлэхээс өмнө за ер нь яаж хамгийн богино хугацаанд өндөр үр дүнд хүрэх бол гэсэн нэг тийм ерөнхий нэг гаргалгаа гаргадгүй эхлээд эсвэл шууд барьж аваад баруун солгоогүй хийж эхэлтгөө. За ер нь бол бидний хандлага бол дийлэнх нь барьж аваад шууд хийдэг байх те. IELTS-ийн шалгалт нь бэлдэх вэ нөө эсвэл англи хэлний чадвараа агсан түвшинд авчих вэ нөө те. Аль нь хамаагүй адилхан. Яг ба гэхээр шууд барьж аваад хийдэг. За барьж аваад хийхдээ бидний одоо уламж сэтгэлгээ ойлголтоор юу вэ гэхээр work hard. За шаргуу гэсэн үг те. Шаргуу хичээл, шаргуу ажиллах гэдэг бол бидний ерөөсөө дадал таслуулсан юм зүйл. За шаргуу ажиллана, шаргуу хичээлнэ гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр олон цагаар юм хийж суух. За олон цаг л юм хийгээл сууж ивэл сайн гэж үздэг те. Их зүйл амжуулах буюу олон дасгал, олон цагаар хийж суухад үр дүн өндөр гарна гэж боддог. За энэ бол ерөөсөө үр дүнтэй ямар ч холбоогүй юм. Хугацаа. За олон цагаар их зүйл хийгээл ивэл те. Тэгэхээр энэ аргачлалт асуудал байна гэсэн үг. Аргачлал зүгээр л олон цагаар олон юм хийх бол хүнийг үр дүн амжилтанд бол хүргэдэг. За IELTS тэр амьдралд ч тэр. За тэгвэл work smart гэдэг нь юу гэсэн үг юм? Ухаалаг суралцсан, ухаалаг ажиллана гэсэн үг үү? За энд бол тоо хамаагүй
олон цаг олон юм хийх гэдэг тоо хамаагүй юу чухал вэ гэхээр quality чухал. Чанар чухал. Чанар. За тэгэхээр илүү олон цагаар олон юм хийхгүй гэвэл яхаа юм нөгөөх нь цөөн цагт яаж хамгийн өндөр үр дүнд хүрэх вэ? За энийг ухаалаг суралцах буюу ухаалаг нэг бодлон амьдрах гэж хэлээд байгаа юм тий. За бидний өнөөдрийн одоо жишээ бол IELTS-ийн шалгалт өгөх дээр хамгийн ухаалаг богино хугацаанд бэлдэж яаж хүссэн өндөр үр дүнтэй оноогоо авах вэ гэдэг талаар ярих гэж байгаа. За тэгэхээр энэ бол ерөөсөө хамгийн их бодох ёстой ийм одоо асуулт байдаг. За тэгвэл IELTS-ийн шалгалтын үед. За IELTS-ийн шалгалтын үед мэдээж шалгалт болгон. За та нар IELTS ээж болно, SAT ээж болно те. Ямар шалгалт байдгийг шалгалтанд бэлдэх хэрвээ шаардлага гарвал эхлээд яах вэ гэхээр тухайн шалгалтанд ямар сэдвүүд ирдэг. За тэр бүх сэдвүүтэй танилцах те. За тэгээд ямар төрлийн асуултууд ирдэг. Асуулт бол маш олон төрлийн асуулт байгаа шүү дээ тий. Тэгэхээр анх удаа IELTS өгөх гэж байгаа. Эсвэл IELTS-ийн шалгалтын тэр бүтцийг нэг сайн мэдэхгүй хүн бол шууд барьж аваад эхнээсээ олон дасгал ажлын ном хийгээд л өдөр шөнөгүй дасгал ажиллаад ивэл сайжин гэж боддог. Тийм биш. Нэг юмаа л олон давтаад ивэл сайжрахгүй шүү дээ. Нэг төрлийн аргаар л нэг юм 10,000 цаг хийвэл амжилт болох уу? Үгүй. Тэгэхээр ямар аргаар хийх ёстой гэхээр мэдээж системчлэх ёстой. За ямар учиртай юм гэдэг арга учрыг олно гэсэн үг. Учрыг олно. За учрыг олно, IELTS-ийн учрыг олно гэдэгт юу орж ин гэхээр за ямар шүү сэдвүүд ирдэг, ямар төрлийн асуултууд ирдэг вэ гэдгээ багцлана гэсэн үг. Системчлэн. За энэ дотор бүх төрлийн асуултыг судлах юм бол хязгааргүй олон толгой эргүүлсэн олон юм байгаа. Унших дээр, сонсох дээр, ярих дээр, бичих дээр. Тэ? Жирийн учрыг нь олоход маш их хугацаа зарцуулна. Тэгээ маш их хугацаа зарцуулах тусам улам их толгой эргдэг. Жирийн хүмүүс. Тийм учраас ганцаараа бие дааж IELTS бэлтгэхээр яг энэ шалгалтын талаас тэр бүтцийг нь ойлгоход маш хэцүү байдаг. За тэнгууд яг уу гэхээр YouTube-ээс зөвлөгөө хардаг, найзуудаасаа зөвлөгөө авдаг. IELTS-ийн шалгалт өгч байгаа. За хамгийн үр дүнтэй арга юу вэ гэж асуудаг. Тэгээ хүн болгоо өөр юм ярьдаг. Яагаад гэвэл энийг бүтнээр нь бүрэн багцлаад системд оруулаад ингээ баазчихсан хүн тэрэн донд байдаг. Дийлэнх нь. Зөвхөн нэг өөрийнхөө өгсөн нэг тохиолдолын нэг удаагийн аргаар зөвлөд идэг. За тэр зөвлөгөө авж байгаа хүнд бол тэр арга ерөөсөө огт тохирохгүй тий. За нэгдүгээрт энэ шалгалтынхаа учрыг олох. За тэрний дараагаар яах вэ гэхээр стратеги боловсруулна үстэй. Аргачлалаа боловсруулна тий. За энэ төрлийн асуултанд яаж хариулвал хамгийн өндөр үр дүнтэй вэ? За цагийн менежмент бас энд орж ирнэ те. За шалгалт чинь цагийн хязгаартай. Тэгэхээр тэр цагийн хязгаарт нэг удаа уншаад л ойлгох ямар арга байна? Олон дахин буцаж эхнээс нь уншихгүйгээр гэд те. Хамгийн наад захын унших дээр жишээлбэл. За ярих дээр яах юм? Асуусан асуултанд 1-2 секунд алдахгүйгээр шууд өөрийнхөө хэлний чадварыг өөрийнхөө байгаа төвшнөөс болж өгвөл илүү төвшөнд яаж те тэр шалгалт авч байгаа хүнд илүү өөрийгөө ойлгох уу. За энэ аргачлалууд орж байгаа. Стратеги гэдэг юм орж ирдэг. За энэ хоёр бол ерөнхийдөө IELTS-ийн шалгалтын үндсэн сэдэв мөн. За үүн дээр нэмээд анхаарлаа яаж дээд зэргээр төвлөрүүлэх үү? Тэ анхаарал сарнихгүйгээр за түүнээс гадна за өөр юу вэ? Маш олон юм байгаа. Би зүгээр багцалж та нарт хэлэх гээд байна. Тэгэхээр би энэ сэдвийг ер нь сая энэ өмнөх нэг цагт ингээ багцалж ингээ PPT-гээ биелсэн. Тий. Яг гоо би бүх төвшний англи хэлний сургалт явуулдаг. За IELTS-ийн сургалт бас явуулдаг. Тийм учраас ер нь бол багцаа
толгойд бол бүх юм ингээ бийждэг. Тийм. За тэгээд богино энгийн танилцуулга хүргэе гэж өнөөдөр зорьсон. Тэр юу жоохон хаагдчих шиг. За ийм байна. Тэгэхээр бид нар бидаж бэлтгэхээр яадаг вэ гэхээр энэ сэдв дунд нь төөрдөг, асуултын дунд нь төөрдөг. Юм ерөөсө багцлж ерөөсө ойлгоход аюу хэцүү байдаг. Жирийн хүн та нар ингээд магадгүй хагас жил ингээд өөрөө судалж болно, тэ? Тэрийг ингээд багцлахад бол тэр зөвхөн IELTS-ийн шалгалт биш, англи хэлний ерөнхий мэдлэг, суур чадрууд бас шаарддаг байхгүй. Тэгэхээр энийг бол тэр бүр би даасан хувь хүн өөрөө багцлж чаддгүй. За тэгээ стратеги боловсруулна гэдэг чинь бас зөвхөн шалгалт авах хүний өнцгөөс биш, шалгалтыг цаанаас нь бэлдсэн хүний өнцгөөс бас харах хэрэгтэй байдаг. Тэгэхээр багшийн маш сайн сургалт, маш сайн багшийн онцлог юу вэ гэхээр энийг зөвхөн IELTS шалгалт өгөх хүний өнцгөөс харахгүй, нөгөө талаас шалгалт бэлдсэн хүмүүсийн өнцгөөс. За энэ сурагчдын юуг шалгах гээд байгаа, яаж толгойг нь эргүүлэх гээд байгаа юм те. Тэр шалгалтын тэр цаад агуулгалуу орно гэсэн. Энэ хоёр өнцгөөс бэлдсэн байдаг. Маш сайн сургалт бол. Дунд зэргийн сургалтууд бол зүгээр л би нэг IELTS шалгалт өгсөн, тэгсэн чинь гайгүй авцсан. Тэгээд би сургалт явуулж байгаа гэсэн хүмүүс зөндөө байгаа шүү дээ, тий. Тэгээд ийм цогц биш. IELTS чинь дөрвөн чадрыг чинь дөрүүлэнгээ чинь шалгаад тэрний дунджаар үнэлж байгаа шүү дээ. Тэгээд IELTS-ийн оноо та нарт өгдөг. За тэрэнд болохоор ярих, бичих, унших, сонсох. Энэ дөрвөн чадвараа дөрүүлэнгийн зэрэг хөгжүүлэх хэрэгтэй байдаг. Тэгээд хамгийн богино хугацаанд өндөр оноо, өндөр үр дүн авах тийм аргачлал ерөөсөө хамгийн сайн сургалт байдаг. Тийм тааруу сайн биш сургалт бол та нарт аюу их асуулт үлддэг. Яг яах ёстой юм ингээ бүрэн цогц ойлголт авч чадахгүй. Маш сайн сургалт бол яадаг вэ гэхээр газрын зураг шиг ингээ гараад ирдэг. IELTS-ийн шалгалт гэж ийм л юм байсан юм те. Тэгээ манай сургалтанд IELTS-ийн сургалтанд суусан сурагчид бүгд мэдээж англи хэлний тодорхой төвшөнтэй орж ирж байгаа. Анхаарчны хүмүүс зориулсан сургалт бол биш шүү дээ. Бүх хүмүүс нэг сарын дотор сургалтанд суугаад маш сайн идэвхтэй юмаа үзэх юм бол сарын дараа гэхэд IELTS-ийн шалгалтын бүрэн цогц ойлголттой болсон байдаг. Маш сайн мэдээлэлтэй болсон байдаг гэсэн үг. Тийм байна. Тэгэхээр цаг хэмнэх хамгийн өндөр үр дүнтэй арга бол ерөөсөө хамгийн системтэй сургалт. Гэхдээ тэр сургалт нь шалгалт бэлдсэн хүмүүсийн өнцгөөс. Зөвхөн шалгалт өгөх байгаа хүний өнцгөөс биш те. Энэ хоёр өнцгөөс зэрэг харсан, системчилсэн, цогцоор нь баатсан. Таны магадгүй 3 сар судалж тэ бүр өдөр бүр 10 цаг сууж судлах юм бол тийм агуулгыг 1 сарын дотор бүрэн зохицоор нь өгч байгаа. За бүр өөрөө ингээ бидаж бэлтгэх юм бол магадгүй 1 жилч орох бах тэ. Тэгэхээр энэ 1 жилийн хугацааг ер нь 1 сар олгож товчилж байгаа л хэрэг. Тэгээ манай сургалт бол маш системтэй, цогц. Тэгээд энэ 4 чадвар дээр үгсийн сан. Үгээ яаж хийжлэх юм? Ориг гой үг хэллэг хаанаас олж авах юм? Агсан шүү дээ, тэ. За материалуудыг өгдөг. За аргуудыг хэлж өгдөг. За тэгээд яриагаа сайжруулах хүртэлтэй яг ориг гой цэвэр унгай англи хэлтэй хүмүүсийн ярианы материал өгдөг. За YouTube-ээс ч юм уу те ийм олж авах материалууд. За тэрийг бол олон жилийн судалгааны үр дүнд шигшсэн материалууд байдаг. Тийм учраас тэр бүр ингээд зүгээр YouTube ухаж агаад олно гэж байхгүй. Тэгээ тэрийг бол маш олон талаас нь судалж ийж ингээд цогц хичээл хөтөлбөр гаргаж ирдэг ба. За ийм сургалтай. Тэгээд маргааш энтэлтэй те маргааш 12 сарын 22-нд 8 цагт эхэлнэ. Тэр IELTS-ийн шалгалт өгөхөөр зорж байгаа хүмүүс энэ сургалтанд бүртгүүлвэл эх шинэ оны 1 сарын сүүлч гэхэд IELTS-ийн учрыг бүрэн олчихно. За тэгээд мэдээж үгсийн сангаа тэр IELTS-ийн сургалтаар олж авсан аргачлалаараа үгсийн сангаа баяжуулах, англи хэлээ сайжруулахад хэр хугацаа орох вэ гэдэгт ямар хүчин зүйлүүд
нөлөөлдөг вэ гэдгийг мэдээж маргаашийн яг оршил хичээлээр IELTS-ийн шалгалт гэж юу вэ? Эхний өдрийн хичээлээс л ингээд том зургаас нь эхлээд тэгээд цааш нь ингээд салгаад тий. За ярих гэж юу юм? Сонсох гэж юу юм? Унших гэж юу юм? Бичих гэж юу юм? Ямар сэдвүүд ирдэг, ямар аргачлал хэрэгтэй юм? Хамгийн богино хугацаанд яаж цагаа үр дүнтэй бүрэн төвлөрч ашиглах юм? Тэ? За энэ бүгд нь ингээд бэлэн өгч байгаа байхгүй. Тэгэхээр та нар тестийн номноос тест ажиллаад явна. Давхар тэгэхээр дасгал ажлын номыг та нарт имэйлээр явуулдаг. Тэндээс шууд өөрөө тесттэй ажиллаж үзээд юу болж ийн болохгүй юм гэдгээ багшийнхаа зөвлөгөөг давхар аваад ингээд практик дадлагтай ингээд явчихдаг. Зөвлөгөөгөө бол багш ингээд хэлж байгаа, дадлагаа бол өөрөө давхар ингээд дангаараа хийгээ явна шүү дээ, тий. Тийм учраас маш өндөр үр дүнтэй байдаг. Тэгээд хамгийн гол нь мэрэгжлийн багшийн тий системтэй сургалтыг ямар ч хувь хүний зүгээр өөрийнхөө одоо ганц хүний туршлага одоо ганц хүний IELTS өгсөн тийм туршлагатай бол харьцуулшгүй байдаг. Тэгээ онлайнаар бол маш олон сургалт явуулж байгаа. За манай IELTS-ийн онлайн сургалт бол хамгийн хямдан байгаа. Хамгийн цогцсон байгаа. Ерөөсөө хамгийн. Тэгээ худлаа ярьж байгаа гэвэл та нар бас харьцуулаад үзэх хэрэгтэй. За манай IELTS-ийн сургалт одоо бол 1 сарын сургалт 230 мянгаар явж байгаа. За гадуур явагдаж байгаа сургалтууд дунджаар 700 мянга байгаа. Зөвхөн шалгалтанд бэлдэх сургалт нь шүү. 700 мянга. За шалгалтаа өгөхөд бас төлбөр төлдөг. Тэр нь бас нэлээд өндөр. 800 мянга гаруй байна уу? Тэр орчим байгаа. Тэгэхээр гадуур олвол баг ингээд 2 сая төгрөгт IELTS өгөх гээд байгаа байхгүй. За тэгвэл манай сургалт бол ерөөсөө сургалт нь бол 230 мянга. Тэр 700 мянгатай харьцуулахад бол 3 дахин хямд төлбөртэй. За тэгээд онлайнаар явж байгаа, ер нь Монголд явж байгаа IELTS-ийн сургалтуудаас хамгийн цогцсон байгаа гэдэгт бол би бүр итгэлтэй байна. За тэгээ материал хамгийн шигшигдсэн ийм одоо материалууд өгдөг. Зөвхөн IELTS-ийн дадлага дасгал ажлын номноос гадна яг өдөр тутамдаа унгай англи хэлтэй хүмүүсийн одоо тэр яриа бичиг унших сонсоход хэрэгэлдэг тэр гоё үг хэллэгийг олж авах юм ориг материалууд өгдөг. Агсан шатны. Тэгээ материалууд нь бэлэн, арга нь бэлэн. За тэгээд дасгалуудаа зэрэг хийгээд явна. Тэгэхээр англи хэлний төвшин бол маш хурдтай ахидаг. Яг практик дадлага хийгээд зөвлөгөө аваад ингээд хамтдаа ингээд хийгээд явхад бол маш өндөр үр дүн гардаг. За энэ IELTS-ийн сургалт нь энэ жилийн хамгийн сүүлчийн одоо бүртгэл байгаа IELTS-ийн сургалтын. Тэгэхээр яг одоо амжиж бүртгүүлээд маргааш орой 8 цагаас яах нь. За IELTS-ийн шалгалт гэж юу юм гэдгийг бүрэн зохицоор нь эхний оршил хичээлээр том газрын зургаар мэдээд авчна. Тэгээд нэг бүрчлэн тусдаа бүх аргачлал, асуултын төрлүүд, стратегиудыг үзээд ингээд зөвлөгөө аваад 1 сарын дараа гэхэд IELTS-ийн сургалтын дараа талаар одоо бүрэн цогц ойлголттой болно. За тэгээ амжилт бүртгүүлээрэ бүгдэнд нь амжилт хүсье. Тэгээд ямар ч байсан шинэ оноо одоо маш үр дүнтэй эхлүүлж байгаад бас баяр хүргэе те IELTS өгөх зорилготой бол шууд 1 сараас эхлээд бэлдэх хэрэгтэй. Тийм. Тэгээ эрт бэлдэх тусам илүү өндөр оноо авна шүү дээ. Манайхан болохоор дандаа тулгаж юм хийгээд идэг. Тэгээ ямар ч үсэн эх онд 2026 онд IELTS-ийн шалгалт өгөх юм зорилготой л байгаа л шууд одоо бүртгүүлээд маргаашаас сургалтанд сууж эхлэх хэрэгтэй. Тийм. Тэгээд оны ихэнх 1 сар дуусгаад яг нь IELTS-ийн шалгалтын учрыг ингээ бүрэн олчихсон байна гэдэг бол маш их одоо цаг хэмнэн тэгээ мөнгө хэмнэхтэй ийм одоо боломжийг манай сургалт олгож байгаа. Яг одоо амжилт бүртгүүлээрэ. За тэгээ ер нь бол минималист аргачлалаар явагдана. Тэгэхээр хамгийн чухлыг хамгийн богино хугацаанд олж авдаг сургалтууд бол манай энэ минималист арга байгаа. Тэгээд энэ арга бусад аргуудаас ямар ялгаатай вэ гэдгийг энэ сургалтаас та бүхэн бас олж мэдэх бах. Бүгдэнд нь амжилт хүсье. За тэгээд яг одоо амжилт бүртгүүлээ.